За өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээ авах одоо нэгэн шаардлагатай байдаг шуурхай удирдлагын төв маань эрүүл мэндийн яамн дээр өнгөрсөн 4 сарын туршид бэлтгэл ажлыг хийж өнөөдөр нээлттэй хийж байна. За тэгээ юуны өмнө энэ шуурхай удирдлагын төвийг нээж бий болгоход шаардлагатай бүхэл талаар дэмжлэг санхүүжилтийг хийсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн цар тахлын сангийн хамт олондоо бас баярснаа илэрхийлье. Энэ хариу арга хэмжээний төв маань ашиглалтанд орсноороо биднэрт цаашдаа ер нь нийгмийн эрүүл мэндийг хамарсан ноцтой байдлын үед маш хурдан шуурхай арга хэмжээг big датан дээр тулгуурлаад яг цаг үеийн бодит гормын цаг үеийн мэдээлэл дээр үндэслээд хурдан шуурхай маш оновчтой хариу арга хэмжээнүүдийг авах энэ боломжийг бүрдүүлсэн маш том зүйлийн эхлэл маань тавигдж байна. Тэгэхээр цаашдаа бид энэ шуурхай удирдлагын төв байнгын ажиллагаатай байлгаж зөвхөн нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед гэлтэхгүйгээр эрүүл мэндийн салбарт датагаа, big датагаа, метадатагаа маш зөв хурдан шуурхай цуглуулж түүн дээр үндэслэн нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний бодлогуудыг хийж хэрэгжүүлэхийн асар том боломж бүрдэж байгаа энэ төв маань өнөөдөр ашиглалтанд орж байгаад түлэх баяртай байна. Бид нэр цаашдаа хамгийн гол нь энэ их хөрөнгө оруулалт санхүүжилтээр боссон энэ төвийгөө байнгын үйл ажиллагаатай ашиглалттай байлгаж үүнийхээ хэргийг гаргаж Монгол төвнөө арилуулах ямар төрлийн өвчлөлөх вэ тэрнээс хэрхэн яаж сэргийлэх үү гэдэг бодлогоо хийж хэрэгжүүлэх за мөн ямар төрлийн тусламж үйлчлэх өнөөдөр төвөж хэрэгдэл хүлээгдэл ихтэй байна. Тэр лугаа яаж хүний нөөцөө бэлтгэж тусламж үйлчлэгийг сайн хөгжүүлэх вэ гэдэг энэ бүх зүйлүүдийг хийж хэрэгжүүлэхэд байнгын ашиглалттай байлгаж үр дүнгийн авахын төлөв чухалаа гэж үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр Монгол төвний үндэсний их баяр болохын цагаан сарын битүүний өдөр энэ төвийнхөө нээлтийг хийгээд маргаашнаас өксүүлээд энэ төвийнхөө ашиглалтыг байнгын үйл ажиллагаатай байлгах болно. Өнөөдөр цаг үеийн нөхцөл байдал бас Улаанбуурханы тохиолдлууд манай улсад нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 5 тохиолдол бүртгэгдсэн. Цаашдаа бид авах хариу арга хэмжээгээ тохиолдол хичнээн хавдал байна. Энэ бүгдээрээ үндэслээд энэ арга хэмжээгээ авах мэдээлэлээр хангах энэ үйл ажиллагаа маань бас энэ төв дээр хийгдээд эхэлсэн явж байгаа. Ингээд та бүхэндээ сар шинэ баярын мэнд төвшүүлье. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын шуурхай удирдлагын төвийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр шинжилгээ төвшүүлж байгаадаа их баяртай байна. За энэ шуурхай удирдлагын төвийг байгуулах санаачлагыг Монгол улсын эрүүл мэндийн сайд ноён мөнх сайхан гаргаж ажилласан байгаа. Тэгээд энэ төв нь өөрөө нийгмийн эрүүл мэндийн тогтолцооны бас нэг чухал бүрэлдэхүүн хэсэг байгаа. Яагаад гэвэл нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах мөн үр дүнтэй хариу арга хэмжээ авах нэг суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа ийм төв юм аа. Тэгэхээр энэ төвийн үйл ажиллагааг энэхүү бэлэн болгоход маш чухал үүрэгтэй төсөл бол энэ олон улсын цар тахлын төсөл байгаа. Тэгэхээр энэ цар тахлын төсөлд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг хийсэн бүх засгийн газарт бид бас гүн талархснаа илэрхийлмээр байна. Тэгэхээр энэ цар тахлын сангийн төслийн шугамар бид энэхүү нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын шуурхай удирдлагын төвийг байгуулж бас үйл ажиллагаагийн энэхүү ард иргэдэд үйлчлэх боломжтой байдлаар хүргээд байна. Тэгэхээр цаашид ч гэсэндээ бид эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай Монгол улсын иргэдийн эрүүл мэнд сайн сайхны төлөө үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж найдаж байгаамаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын шуурхай удирдлагын төв нь өөрөө цаг алдалгүй мэдээлэл цуглуулж нөхцөл байдал дүн шинжилгээ хийснээр альва ноцтой байдал үүсгэхэд оновчтой хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ингэснээр энэ ард иргэдийнхаа эрүүл мэндийг хамгаалах гол нөхцөлийг бүрдүүлж байгаамаа.
Бид цаашаа ч гэсэндээ эрүүл мэндийн яам болон Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яам дипломат корпусын байгууллага олон улсын хөгжлийн байгууллагуудтай энэ чиглэлээр өргөжлүүлэн хамтын ажиллагаагаа явуулах болно. За энэ шуурхай удирдлагын төвийг бас бүрэн утгаар нь цогц байдлаар ашиглаж үр дүн гаргахын төлөө бид нэр хичээл зүтгэлтэйгээр хамтран ажиллах болно. Тэгэхээр бид бас энэхүү төслийн үйл ажиллагааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн тусалцаатайгаар гүйцэтгэсэн гэдгийг цохон тэмдэглэмээр байна. За үүнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төв офис, мөн Номхон далайн баруун офис, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төлөөлөгчийн газрын баг хамт олон экспертүүдийнхаа ачаар бид бас энэ төвийг байгуулж чадлаа. Тэгээд бид цаашаа ч гэсэндээ манай бүсийн захирал доктор Сая Пиокала болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал доктор Тедросийн алсын харааны дагуу бүх улс орнуудад, бүх гишүүн улс орнуудад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеэр бэлэн байдлыг хангах үр дүнтэй хариу арга хэмжээ авах чадах бүрдүүлэхийн төлөө өргөжлүүлэн ажиллагаа амлаж байна.